Амартай өдрийн мэндэ. Ажилдаа явж байна. За эрүүл мэндийн тухай жоохон ярихгүй бол бас гонэгч. Манайхын амьдралын чанар гэдгийг мөнгө гэж ойлгоод байна л да. Үнэн дээр биднээс энэ амьд байхын хамгийн гол чанар бол эрүүл мэнд. Эрүүл мэндийг хүн яг өвчилж ижил ойлгож байна. Өвдөөд тэгээд эмчийн гарт, эмнэлгийн гарт хүний асаргаанд дээр очисны хойноо чимээс мөнгө төлөө болдог зүйл биш юм байна. Тэгээд сая усны доодог орлоо. Эрүүл мэндэ бодож ямар байна. Энэ ер нь бол буураа орны тоонд одоо манайх орцсон тууж яваа шүү дээ. Буураа орнд байдаг нэг юм үзэгдэл байхгүй. Эрүүл мэндэ хайдаг. Эрүүл мэндэ агаардаг гэсэн үг. Тэгээд эцэстээ богнасдаг хамгийн гол нь маш их мөнгө төгрөг мухар сүсэг асар олон зүйл мөнгө зардаг. Энэ айгүй харамсалтай зүйл шүү. Одоо энэ гадаадын энэ өндөр хөгжтэй орнуудын хүмүүс ингээд алхаал, дугуйнаал, тэгээд цэцэрлэгт хүрээлэн ч юм уу, одоо юу гэдгийг өөр байгалаар ч юм уу ингээд гэр бүлээрээ яваал барайл ингээд байна гэдэг юм аа зүгээр хийцгүүрээд дэмирээд балаараад байгаа юм биш. Нэг баяжиж хөлжчөөд юу гэдгийг нэг зэн завтай хийх юм олж ядсан усуудын ажил ерөөсөө биш. Бүгдээрээ ерөөсөө эрүүл мэндээ л бодоод байгаа. Ямар нэгэн байдлаар хөдөлгөөний бүрэн бүтэн байдал гэж байгаа. Одоо энэ хөдөлгөөний чинь хамгийн гол чухал зүйл бол ясны бүтэц шүү дээ. Ясны бүтэц хэвэн байх. Энэ ч одоо биднээсийн хөдөлгөөнийг бүрэн бүтэн байлгаж идэг. Чөлөөтэй хөдлөх, уян байх, шаналгаагүй байх. Одоо ингээд хүзүүгээ бүтэн эргүүлж чадахгүй чэйжээрээ эргэдэг улсууд маш олон байгаа. Хүзүүний жогоож дарахад өвчнөд очсон. Хүзүүгээ ингээд хоёр тийшний ингээд чөлөөтэй эргүүлж чадахгүй чэйжээрээ эргээд байдаг. Тэгээд тэрийг ерөөсө засдаггүй. Тэгээд ингээд тэгсээр хагаад бүр хүзүүн бүр мод болоод манайх чинь Монгол орн бол цусны цус харуултаараа дэлхийд бараг тэргүүлдэг орн шүү дээ. Цус харуулт амар залуучдсан. Одоо яг хөө ингээд телевизээр хавдар яриад байгаа вакцинтай холбоотой.
Ерөнхийдөө яг хавдар мэдээж Монгол оронд элбэг байна л да. Хавдраа нас барж байгаа усуд маш их байна. Тэгээ яг одоо энэ сүүлийн үед энэ умаа үзэний хор тавдрын тухай ярьж байна. Энэ вакцина хийлгээлээ гэсэн тиймэрхүү вакцинтай холбоотой болоод ирэхлээр л энэ телевизүүд эрүүл мэндийн энэ ойр орхон нэвтрүүлэг хийгээд эхэлдэг. Ер нь одоо энэ юуны улаан бурхны ч гэсэн энэ өөр энэ хүмүүсийн амьдралын чанарыг дороотуулдаг, хүмүүсийг үхэлд хүргэдэг, өрөөл татхай болгодог маш олон өвчнүүд байгаа шүү дээ. Тэрний нэгдүгээрт бол одоо энэ нурууны өвчнгүүд байж байгаа. Нурууны өвчин чинь хүзүү ус орчиж байгаа. Энэ хүзүүний шохоочилт, энэ цус харуулт, даралт ихсэх, нойргүйдэх, чиг шуугах, нүд бүрэлзэх, хараамуудах, тэгээд маш олон өвчний шалтгаан болдгиймаа гэдгийг бол ерөөсөө ярихгүй байгаа байхгүй. Харваад яддаг, харваад өрөөл татхаа бол одоо жишээлбэл манай энэ хамаатангууд дээр сая ойрхон 2 харуулт явагдлаа шүү дээ. Ойрхон 2 харуулт явагдаж байгаа байхгүй. Ерөөсөө энэ юунаас болдгоо гэхэлээр хинэггүй байдлаас. Тэгээд нэг гүрийдэг байдлаас, гүрийх өвчин байж байгаад нэг гүрийгээд идэг. Тэрнээсээ болоод тэгээ нурууны өвчнөр бол ястаа нэг мянгаараа шаналж явж байгаа. Яагаад арга хэмжээ авдгүй юм бэ гэхэлэр яах вэ гайгүй юм багч одоо тэгээд нэг ажил төрөл завгүй болоод гээд тэгээ эцэст хагалгаанд ордог. Бүр дийлхэ болоод сүүл дээр нуруунч дийлхэ болоод өөрөө ч ажиллаж чадхаа болоод одоо над дээр иж байгаа хөл рүү бадарж байгаа хүмүүс бол саяхны бадаралтай хүн тун цөөхөн ер нь тэгээ 5 жилийн өмнө 10 жилийн өмнө хөлнийг бадараад тэг гайгүй болцсон гэсэн дандаа тийм архаг бүр ингээ бүр тулчсан бадарлууд над дээр ирж байгаа байхгүй. Засад авахтаа айгүй муу. Дөнгөж бадарсан дээрээ ирсэн бол айгүй хурдан засчих байсан. Тэгээ бүр тэр зүрхийлтэн бүр гараад эвэршээд бүр ингээд ястаа нэг хонь малын эвэр шиг болтлоо ингээ хатуурчсан тийм зүрхийлтүүд ирж байгаа. Хагалгаанаас өөр имжлэгийг болтлоо. Бүр тийм болтол явцсан байгаа байхгүй. Босон болоогүй бүсцүүгээл тэгээд нэг муу наалт наагаал тэгээд нэг гэрийнхээ ойролцоо нэг бомб бэлдвд одоо юмд орж морол тэгээд ингээд өөрийгөө харгаж явсаргаа сүулдэ тэгээд нэг 3 дугаар эмдэг ч юм уу эсвэл 1 дугаар эмдэг гэмтэл хагалгаанд орж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг өөрөөсөө харамдаад байсан нөгөө эдийн засаг нөгөө нэг мөнгө цаасан тэгээд цүр палкаар гараа авчиж байгаа байхгүй. Одоо гарант мед эдэр дээр очиод ингээд эрүүл мэндийн даатгалгүй усад гарант мед дээр очиод хагалгаанд орж байгаа. Хагалгаанд ороход чинь тэгээд 10 сая төгрөг. Доот нь 10 сая тэгээд 15 саяар хагалгаанд орж байгаа шүү дээ. Үхтлээ өөрөөсөө хармалж тэгээд эцээ саяар ингэж саяар өөр дээрээ өөрийгөө зүсүүлж хагалуулахын тулд мөнгө төлж байгаа байхгүй. Маш харамсалтай байгаа байхгүй. Амар харамсалтай. Энд чи би настай хүний тухай ерөөсөө яриаг байгаа шүү дээ. Одоо над дээр 17 настай нурууны зүлхэд үүсэж байгаа тийм хүүхдэл байна шүү дээ. 17 настай. Нурууны өвчтөд 14 настай, 15 настай хүүхдүүч байна. Нуруу нь бүр ингээд дадигаад дахиичсан. Эцэг эхчүүд нь анзаарахгүй явсаргаад хүүхдтэйгээ тийм мөрий болцсон байж байгааг бүр нүдэн дээр харагдаж байгаа байхгүй. Зүгээр энгийн нүдээр харахад мөрийн нуруутай мэдчихэж байгаа чинь эцэг ихэнч тоодгүй хүүхд нь өөрөө мэддэггүй. Тэгшээр хагаад нөгөө нуруугаа тогтоочихсон. Тэгээ мөрийн чигтээ тогтчихж байгаа байхгүй. Энэ зүйлүүд чинь таны цаашдын амьдралд чинь одоо жинхэнэ гай гэдэг чинь энэ эрүүл мэндийн гай байхгүй. Тэгээ өвчин намдаахыг ихтэй цай хоошиг иддэг. Өөрийгөө харгадаа өөрийгөө хураал ингээ яваад иддэг. Мөн ч ярьж ин дөө. Одоо миний ингээл айвыг 5-6 жилээр үдцсэн усуд байгаа байхгүй. Гэхдээ чи миний таныг та 5-6 жил үдсэж байгаа тэгж байгаа юм чинь. Гэхдээ чи тэгээд 5 жилийн өмнө хурж бариулахад яадаг юм бэ? 5 жилийн өмнө чи бариулсан бол өнөөдрийн төвшөнд төрөхгүй. Чи миний энэ дими яриагаас илүүтэйгээр өөртөө хэрэгтэй юм аваад
өөрийнхөө төлөө энэ чинь зүгээр нэг бариан 40,000 штэ. Би одоо ингээд бензин тоос элдв долоо гэж бүх газрууд үнэ нэмэл өөрөөр хэрэглээний бараанууд үнэ нэмээд би ерөөсөө үн мөндөө өөрчлөлт оруулаагүй штэ. Яшигдаа гэдэг. Бүгд л дуудуугаа авалцаад өстэй гудамжийн нэг нохоо хуцгаад бүгд хуцдаг гэдэг шиг бүгдээрээ ингээл үнэ нэмцгээгээд байгаа. Би хэвээрэл байгаа штэ. Гэхдээ чи нэг өөр дэне 40,000 төгрөгөөр зарцуулаад 40,000 төгрөгөөр бид дэлгүүрээс юу авдгийг аа? Одогтойгоо шиг махч авч чадахгүй штэ одоо. Мах нь 30,000 болчиход байхад. Чи наад нэг ясаа ганц удаад харуулчих юм яантаа чи. Тэгсэн бочоо одоо ингэж гасж явахгүй штэ. Амар харамсалтай. Энэ ганц хөдөө гадааны хөлсүүд биш Улаанбаатарын улсууд. Манай нь Улаанбаатараас яг хөдөөнөөс ялгаа байхгүй. Магадгүй одоо 60% хөдөөнөөс нүүж ирсэн хүмүүс байдаг гэдэг үнэн баг. Амар хэнэггүй, мэдлэггүй. Тэгээ нуруу мурундаа заст хийлгэн мэлгэн идэргээд ном уншуулаад ястай ёо наад нэг ийм хачин байдлаасаа одоо бид хизээ болох юм болоо. Ийм байх шүү. Ирж байгаа усуудаа хараад би ингээд үнэхээр өмнөөс нь харамсаад байгаа байхгүй. Тэгээ ямар ч өөртөө зориулсан юу ч хийдэггүй. Осодгүй хоол унд идэж унтаж хэвддэг, ууж идэж наргиж сэнгэдэг. Эдгээр нь болохоор яг нэг өдөр тутмын зүгээр нэг хэрэглээ. Мэдээж хоол унд идэж амьд явна, унтаж хэвдэж хүчээ нөөн. Тэрнээс эрүүл мэндийн цаана нэг юм байгаа шүү гэдгийг юусэн огт мэддэг. Тэг гимтэж бэртээд ясаа цусны амар гимтэлтэй болцсон мөртлөө тэгээ тэрэн дээр ерөөсө тоодгүй гайгүй л байсан штэ гээд ингээд энэ чинь надад цаашдаа ингээд бас нэг надад гай тарих юм биш байгаа даа тэргээд бас нэг зурагт эрентгийн жолтгой авахгуулаад нэг дүгнэлтийг хараад энэ гайтай юу гайгүй юу эдрийг өөртөө зүгээр таачдаг. Гайгүй юм мэддэггүй штэ тийм ийм мэдрээд өнгөрчтэй ёо. Амьдралын чанар гэдэг зүйл бол энэ мөнгөөр болцдог зүйл биш ээ. Энэ нэг хятадын энэ нэг Японы, Европын энэ хөгсчүүдийг харахад атаахмаар байдаг шүү дээ. Тэднүүсийн одоо энэ 50 нас, 60 нас эдэр бол юу вэ? Одоо манай Монголын одоо нэг 30-40 нас юм хайшээ. Тэднүүсийн тэр цэмбгэр байгаа, хөнгөн байгаа, тэр хэвийн гоё жинтэй байгаа. Тэднүүсийн тэр ганган байгаа. Бүр 50-60 настай уусуудтай амар ганган айгүй гоё эрүүл ахин амьдрын эдэргээ ярьж мариад ингээ явж байгаа байхгүй юу? Манай 50-60 настангууд ихэнх нь үхчихсэн. Ер нь одоо ингээ та 10 жилийн ангийнхаа хүмүүсийг хараарай. Аав ээжигээ ч гэсэн 10 жилийн ангийнхны 50-60 настангуудын ангийн тал нь үхчихсэн байгаа. 50-60 нас хүрэхгүйгээр үхчихсэн байгаа. Зүгээр үхчихэж байгаа байхгүй юу? Юу тэр залуу байх гоё байх зүгээр үхчихэж байгаа. Тэр цаана хичнээн олон сайхан жилүүд, он жилүүд байсан бэ. Хичнээн их юмыг үзэж туулах ёстой байсан бэ. Юунаас болдгоо. Нөгөө нэг эрүүл мэндэ Монгол хүний нөгөө тэнэг зан. Тэгээд нэг сумын 100 жил ч юм уу найр наадам дээр бол тэр амар цаг гаргаад бүр машин тэрэг худалдаж аваад мөнгө төгрөг зараад бүр ажил төрлөө таслаад эдгээр ингээд бүр ингээд ууж идэх, наргиж цэнгэх, ухаан мэдрэлгүй аригтхаа болох дээр ингээд бүгдээрээ өстой сэтгэл зүрх хамаг юм яагаад би нэг оройдон дуудаж явдаг. Яг өөр дээрээ алдын чинээ би амь насан дээр бол тэр юу ч хийдэг. Тэгээд үхчихдэг. Тэгэхээр амар харамсалтай. Эсвэл одоо ингээд манай 10 жилийн ангийн ингээд уулзт болоод ингээд яа. Бүр ингээд үс мүсэн салбуурд болоод хөгшрөө нүүр ам нь хавгнаад
таргалаад үгүй энэ ч одоо яачихсан юм бэ гэмээр бүр тийм болцсон байгаа юм чинь. Бүгдээрээ 10 жилд 10 дугаар дунд сургуульд сурж байгаад 10 дугаар анги төгсөөд гарч байгаад бол бүгд л адилхан хүүхдүүд байсан. Бүгдээрээ л адилхан нүүр царайтай, ёстой ширхэг хялгасны чинээж үрчлээ байхгүй. Ямар сайхан залуучууд тал тийшгээ тарж явлаа. Тэгээд нэг 50 наснд тэгээд эргээд ууцхад тал нь үхчихсэн үхэж өргөцсөн байгаа байхгүй. Өвчнөөр, осол аваараар. Тэгээд ихэнх нь өвчнөөр зүрхний, харвалтын, тэгээд хавдрын маш олон өвчнөөр ингээд үхчихсэн. Манай ангиас гэж одоо тэгээд хавдраар маш олон хүүхдүүд тэгээд нас барсан шүү дээ. Бөөрний, уушигны, тэгэл нойр улчирхаан, бүдүүн гидсний эдгээд хавдруудаар амар харамсалтай. Тэгээ байж байгаа эдэн болохоор бүр хөгшөрчихсөн. Тэднээс яг тэр нүүр царайтайгаа яг адилханаар тэр сэтгэлгээ нь ч гэсэн яг тийм байгаа байхгүй. Тэгээд нэг ярьж байгаа юм өөрсдийнхөө тухай ч ярьдаггүй. Айгүй харамсалтай. Нэг ач зээнэрийн тухай яриад одоо юу нэг айлын гэрийн үйлчлэгч юм уу хаашаа юм. Тэгээд нэг юм ач зээгээ ямар болж байгаа. Тэгээд эмээ өвөө босноо гайхуулаад. Тэгээд тэр хүүхд маань төрсөн, энэ хүүхд маань ингэсэн, тэдэн ачтай болсон, эдэн зээтэй болсон, тэрийг харж байгаа, энийгээ яаж байгаа гэд тэрийг амар бахархалтайгаар ярьж байгаа байхгүй юу. Гэхдээ одоо биднээс Монгол хүний одоо хөгшрөл хаашаа юм. Тэгээд нэг юм гэрээ асрагч шиг хүүхдүүдийг хардаг тийм цаг хугацаа нас юм уу хаашаа. Тэрүүгээрээ гайхуулаад ингээл үгүй тэгээд одоо энэ улсад ажиллаад тэтгэвртэй гараад тэгээд ямар эрхчлөө ямар одоо юу гэдгийг амьдралын төгсгөлд яаж одоо энэ дутуугаа нөхч гин үү гэдгийг тухай юусоо бодохгүй байгаа байхгүй. Үгүй хүн чинь одоо энэ асар их урт амьдралын төгсгөлд ажиллаа тэтгэврийн уусан тэтгэрийг өгж байгаа юм чинь ажил төрөл элдв дарамтаа болоод өөрсдийнхөө аж аргалын араас юммаар санагдаж байгаа байхгүй. Эрхчлөөдөө эрүүл мэндэ бодох аялал зугааж амжаагүй амьдралын урт жилүүдэд чадаагүй бол аялах зугаалах нутаг орноороо явах ном сонин унших гэгэрэх ойлгох элдв одоо юу гэдгийг энэ клуб энэ сургалтанд хамрагдах гоо энэ амьдралын гоо сайхныг харах амар амгалан байх эрүүл байх юус ямар ч тийм ойлгоод байхгүй зүгээр ингээд нэг юм хүүхдүүдийн гуйсан гуйлагчд болж байгаа байхгүй энэ бүр хийц хүртсэн юу хийхээ мэдхээ болчихсон өдөр болгоно адилхан болчихсон өглөө осоод яг адилхан тэгээд эми санруул явдаг хөнгөлттэй имийн хэрүүл хийдэг засгийн газар настайчуудаа хөнгөлттэй юм өгсөнгүү барьсангүү гэдэг ингээд хэрүүл хийдэг зарга мэдүүлдэг бүр ийм амар тэгээд нэг үхэл хүртлээ ингээд бүр зүгээр нэг үхээ хүлээгээд амьдраад байгаа юм шиг юм хизээ өөхөх болоо тэгээд нэг ярьдаг юм нэ тэгээд намайг өгсөний дараа тэргөө би үхэн эдэр гэдэг тийм тэтгэвртэй гараад тэгээд үхлийн тухай ярьж эхэлдэг. Гэхдээ тэр цаан ч маш их сайхан юм он жилүүд байна. Энэ амьдралын асар их дуршлаг, маш их мэдлэг байна. Гэхдээ тэгээд нөгөө нэг хүүхэд багтаа хүсэж ирсэн нөгөө зураг зурхыг хүсэж ирсэн бол тэр зургаа зурах, шүлгээ бичих, юмаа аях. Гэхдээ тэгээд одоо өөр юу байдгийг юу хийхийг хүсэж чинь тэр их сайхан цаг зав чөлөө байж гин. Өчүүгэн ч гэсэн одоо хэрэглэн багасч байгаа штэ настай болоод ихэн цагт хувцсуунаар одоо юу гэдэг машин тэрэг залуу насны нөгөө нэг шунж исэн, мөрөөдөж исэн баг амьдралын зорилгоо болгож исэн асар олон хэрэглээ чинь багасч штэ энэ чинь баг заримд хэрэггүй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь мөнгө өргөдөх шалтгаангүй болж байгаа штэ. Мөнгөө өрөөдөх шалтгаан байхгүй. Тэгээд тэр мөнгөө сайхан өөртөө зориулаад өөрийнхөө хүссэн сонирхож исэн хүүхэд насныг гүйцэж чадаагүй тэр хүсэл мөрөөдөлтөд зарцуулахын оронд зүгээр хүүхдүүдийнхээ ингээд нэг машин авах, байр авах, хувц сунар авах, гар утас авах тийм юмд ингээд хүүхдүүдэд өгчдөг. Хүүхдүүд чинь тэргүй цаг хугацаа байж ин өөрсдийнхөө амьдралын тэмцэл, амьдралын зүтгэлээр тэр мөнгөө олдгод юм байгаас тэр өөрсдийн тэтгэврийг өөрсдөө зарцуулахгүй юу? Өөрсдөө зарцуулж
өөрийнхөө эрүүл мэндийн хамгийн сайн эко хоолыг идэж, засгал хөдөлгөөн хийж, бүжигч явж, одоо энэ массаж гэдэг юм уу, барай засалж гисэн ингэж өөрийгөө засаж янзлуулж тэр олон жилээр эвдэрсэн, гажцсан, тэр амьдралын хүнд ачаалал, стресс бухимдлын дундуур туулж ирсэн тэр sig утсан биеэ тордохын оронд ингээд нэг юм насан туршдаа өр хүүхдтэй өртөө юм шиг, тэрийг их зөв юм шиг туслалгүй яах вэ, тэгэлгүй яах вэ гэл ингэж явсаар байгаа. Тэгээд юм яг яаж амьдрсан бэ гэхлээр нэг тийм амьдралын нэг тийм юм гонигтай ийм мэдрэмжтэй, амар гонигтай тийм мэдрэмжтэй байгаа байхгүй. Насан туршдаа ингээд яг яагаад яснаа мэдэхгүй. Өөрийнхөө төлөө юу ч хийгээгүй. Тэгээд босон болоогүй ингээд нэг ажил хийсэн, тэгээд нэг хэрэгтэй хэрэггүй юм худалдаж авсан, хэрүүл шуугаан тарьсан. Тэгээд эцсийн эснийг нүглээ цайруулж байгаа юм шиг үр хүүхдүүдтэй нэг тэтгэврийн зээл авч өгсөн нэг ийм л болчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө үр хүүхдүүдэд хардсангүй, хандсангүй, ач буй мэддэггүй. Тэгээд хүүхдүүдийн амьдрал руу хүртэл оролцоод ус шурамсаар яриад барайл. Тэгээд салах нийлэх сонгосон барьсан хань ийж салсан нийсэн юмнуудын хэрүү шуугааны хийгээл. Гэхдээ тэгэл ингээд яваад идэх байхгүй. Хүүхдүүдтэй ч гэсэн одоо аав ээж эдрийг орхио асуудал бэрхшээлээ өөртөө шийдэж битгий сэтгэл санааны зовлон болоод хүүхдүүдэд шууд хэлэх хэрэгтэй шүү дээ. Та нар ямар ч асуудал гэр бүлийн асуудал гарсан өөртөө шийд. Бид өөртөө шийдэж ирсэн. Бид яах юм тэгээд дундуур ч орж нэг шин талд орж ингэж хэрэлдэх үгүй боли. Одоо өөртөө асуудал шийд. Бид нар зүгээр л баймаар байна. Нэг аав ээжийг ачиг хариулан бариунд энэ тэр тухай бодооч хэрэггүй. Бид нар үүргээ гүйцэтгсэн. Эцэгхийн үүргээ гүйцэтгсэн. Одоо та нарын амьдрал өөртөө амьдарцгаа. Одоо аав чир амармаар байна. Би эвэнтэй анхаарлаа тавимаар байна. Тэгэхгүй бол тэгээ яагаад ч ирчүүд нь төрүүлээд өгдөг. Яагаад вэ? Нөгөө нэг эрүүл мэндэ бодохгүй нөтэ мэдрэл муутай юм шиг ажилдаг. Ерөөсөө Монголын ирчүүд ерөөсөө эрүүл мэндэ боддгоо. Хана томондаа ч гэсэн өлтөө юм элдв толоо юм уудаггүй. Ер нь дийлэнх нь тэр хувийн соёл, хувийн ариун цэвэр, хувийн одоо юу гэдгийг өөрийнхөө тэр өвчин зовлон тэр асуудал бэрхшээлийн тухай ерөөсөө огт боддог. Тэгээд ингээд цаг олбол арх уугаал тэрийг их зөв стрессээ тайлж барьж энэ төр гэж явдаг. Тэгэл ингээд машин ч юм уу одоо нэг юм зүгээр хүн хизээж хамаагүй хүн худалдаад авчих боломжтой тийм юмд үхэн хатан явсаар гад машинаас машины хооронд тэгээд нэг машины дугуй муугу обууд гэдэг нэг юм дими балаантай хөөцдөж. Тэр чинь залуу насндаа хөөцөлдөн шүү дээ. Мэдээ залуу наснд ингээд гой сайхан машин тэр унахыг хүн болгон бодно. Тэгтээ одоо тэгээд тэрийг насан туршийн тим юм болгож болохгүй шүү дээ. Тэгээд амьдрал нь өөрөөсөө гадна нэг юм өөр хачаа юмнуудад ингээд нэг хорхог боодог зугаа цэнгэл тэгээд нэг чадахгүй байж нэг ан ман хийх барих тэгээд нэг эн тентхийн бөхчүүд будаацалдаж хэрүүлэх тэгээд нэг зургтын өмнө бүх үзэж гидсээ унжуулж ингэж хэвтэх тэгээд хүүхдүүдэд загнаж хүчрхийлэх ерөөсөө нэг дандаа гадж байгаа хандлагатай дандаа нэг өөрхийн эргэн тойрны улсууд руу хандсан өөрлөгөө юу ч боддоггүй өөртөө хэр халдаадаг би энэ хэртэй мөртлөө өөртөө ямар ч нэг тийм хэр халдаадгүй агуу мундгийн дүр тоглосоор байгаад агуу мундаг өрхийн тэргүүний дүр тоглосоор байгаад эцээц цагаас өмнө Монголын ирчүүд тэгээд үгчдэг. Ганц үе эмээнээр ганц үе эмэгтэйчүүд энэ Монголоор битүү нэгээрээ хар залуугаараа ч гэсэн тэгээд үгчдэг Монголын ирчүүд. Энэ үнэхээр харамсалтай зүйл шүү. Одоо нөгөө нэг дөнгөж дээхэн үед хэдэн жилийн өмнө 150 мянган өргөлгөөс эмэгтэй байна гэж хэлжсэн. Одоо тэрэнд гэсэн чинь 230 мянган өргөлгөөс юм. Гэхдээ энэ жижигхэн үндэстэнд ийм цөөхөн энэ ч одоо 3 сая хүний чи одоо хэдэн хүүхдийн хэдэн хөгшний тэгээ хэдэн хосороо амьдрах юм. Тэгж явах чинь ийм
Хүмүүс багтаа ийм юм дээр 230 мянган өргөдлөхөөс эмэгтэй байна гэхэлэр чи одоо энэ чи ямар амар харамсалтай зүйл вэ? Ирчүүдийн амьдралын чанар, сэтгэлийн чанар, ирчүүдийн тэр ер нь эрэгтэй хүний чанар мэс ийм доод төвшөнд очичихсан. Эрэгтэйчүүдийн эмнэлэгч гэж байхгүй байж байгаа нь бол нэг бэлгийн замын өвчин, эсвэл нэг юу гэдгийг нэг эргэтэн томруулах тиймэрхүү нэг юм хачин юм дээр л үйлчлэгээ үзүүлдэг. Яг тэр нэг эрэгтэй хүн тулгамдж байгаа юм дээр байдаг. Тэгэл нэг ингээ гассан, ганхарсан үр хүүхдүүдийнхээ хүүхдүүдтэй зууралдсан, нэгсэн хүүхдүүдийн минь ач нарын минь зэг юм авчирсангүй, барьсангүй гэж гонгилсан ганц үе имэнэр. Эсвэл нэг хүүхдүүдийнхээ хажуу өрөөнд ингээл хөрхи ямар ч эрх мэдэлгүй тэгээд нэг хоол хүлээсэн хэрүүл уруул хийж чаддаггүй их яавал хүүхдүүдээ гомдоочно гээд тэгээд нэг ямар ч итгэхгүй нэг ингээд гэрийн сүг болж ингээд насны төгсгөлийг бардаг. Гараад явъя гэхлээр нуруу бүгтийгөөд бүр ингээд өөрийгөө даахгүй болтлоо ингээд оройтчихсан. Хөл гарan тэнийхээ болцсон өвдгний нүд мүдэд дадаа үений шингэний дутагдаад нуруу нуухсны өвчнөд тэг бүр гидий чадхаа болтлоо ингээд бүр нуруу бүхийгөөд ясмасны хэлбэр дүрснэ алдчихсан. Бүгтийсэн мөрийсэн бүгтийсэн тэгээд таяганд орчихсон. Тийм л улсууд болж штий. Энэ юунаас болоод байгаа юм? Монгол орноос болоод байгаа юм уу? Гүүштэй ийм сайхан гайхамшигтай 4 өдрийн ийм гайхамшигтай оронд ийм эко мах шүл идж байгаа. Энэ ерөөсөө биднээс хувь хүний ухамсар энэ нэг муухай тэнэг мулгуу байдлаас ч болж байгаа шүү дээ. Тэгээ эцэст яах гэж амьдрсан бэ гэхэлэр яахавдээ бас нэг энэ хідэн хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө ярьдаг үг нь тэр хідэн хүүхдийнхээ сайн сайхны төлөө. Бид нар хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө яаж хичээгээд барахгүй хүүхдүүд ч өөрсдөө хичээх ёстой шүү дээ өөрсдөө сайн сайхны төлөө. Бид нар одоо эцэг их нь хичээхлээр хүүхдүүд нь сайн болчдөг. Тэгдэг бол гэсэн бол Монгол одоо энэ нэг их хадгаа алдсан энэ нэг заваан улсад байхгүй л байгаа шүү дээ. Эцэг их нь тэгж хичээдэг байсан бол хичээсний үр дүн гардаг байсан бол хүний амьдралын сайн сайхан гэдэг зүйл бол хувь хүний өөрийнх нь хичээл зүтгэлээс болно шүү дээ. Тэрнээс аав ээжээс шалтгаалахгүй шүү дээ. Гонигтай юм дөө. Заяа авахгүй харамж. Одоо над руу ингээд уцсаж байгаа усууд яаж байгаа. Барайны үн хідвэ, барайны үн хідвэ. Гэхдээ чиний тэр барайны үннээс гадна чи өөрөө ямар өвчтэй байна, ямар ч хамт асуудал байна гэдэг тухай биш байгаа байхгүй юу? Яг юм худалдаж авах гэж байгаа юм шиг. Яг нэг өөртөө нэг юм худалдаж авах гээд байгаа юм шиг. Барайны үн хинвэ, хідвэ, барайны үн. Тэгээд хямдхан бод бариулна үнэтэй бол бариулахгүй гэж байгаа юм шиг. Гэхдээ чиний эрүүл мэнд чухал юм уу? Одоо тэр төлбөр нь чухал юм уу? Амар сонио. Гэхдээ яг л ингээд нуруу татаад нулимсэн гоожод хөдөлж чадахгүй болоод ирэхлээрээ хідээр ч хамаагүй хідэн төгрөг ч хамаагүй өстой нэрэ хөл дээр нь босгоод өгөөч ингээд уйлан дуурчдаг. Ийм байж болж байгаа юм. Тэнийг гоё явах хэрэгтэй шүү дээ. Нуруу тэгш чээж тэнгэр хөдөлгөөн чөлөөтэй тонгоосон гэдээс нь чээжээ эргүүлсэн ч тэр хөл гараа сунгасан тэр зарим усад бүр завилж сууж чадхаа болсон байгаа юм чи. Бүр завилаа сууж чадахгүй болчихсон. Бүр ингээд бүр хөшөлт. Одоо надад залуу усч байж шүү дээ ингээд. Өвдөх хөлөөр нь хатгадаг барьдаг идэр гэсэн. Өвдгний нүдээр хатгадаг. Хөлийн уул өвддөг. Тэгээд энэ гоё руу чиндэг. Тэгээд энэ бүр залуучууд бүр нэг 20 идтэй 30 идтэй залуучууд хуйн яриад байгаа байхгүй юу? Хуйн хөөрөөд өстэй ингээд хүзүүрөө час гээд ингээд хөөрөөд ахыг. Гайхмар. Час гэж хөөрөөд ир гэж байгаа шүү дээ. Тэг яамарч. Миний Монголын ард түмээ гэдэг шиг. Яамар чимтэй миний Монголын ард түмэнгүй.
Ямар ч юм тэгээ ухаанаас шалтгаалт. Өө. Ухаан. Тэмэл байгаа шүү дээ манайх. За энэ чи цагаан эрт тахгүй дэрвээ. Тэгээ ер нь гоё байна. Гоё байна гэдэг бол гоё нэг тийм шугам шиг гоё нуруутай. Нэг гоё юм гооргор гоё хүзүүтэй өдр байгаа ч. Манай залуучууд залуу хүний гоё гэдэг бол зүгээр нэг гэрээ мэрэ нэг худалдаад авчдаг хувцас биш штэ. Өв тэгш гоё бие хааштай. Хар залуугаараа ингээ бүгдийгээ энэ ард мартлын шилүү үзэнийхээ ардал мартал юм овойсон мах цанхтай үе мүйндээ бүр мутраа гараад ирчихсэн. Хар залуугаараа бүр ингээ тонгоогоод нэг хачин гадбар хэлбэртэй болчихсон. Тэгээ нурууных нь голоор молоор ингээ бүхийчихсэн. Би угаасаа бүхтэр юм аа гэдэг. Угаасаа бүхтэр хүн гэж байдаггүй шүү дээ. Бид нар төрөгтэй адилхан л нялдраа төрж байгаа шүү дээ. Тэгээд яс ус нь ургаж байгаа шүү дээ. Тэгээд нэг ширээний ард буруу суух барих тэгэл ер нь амьдралын хийм маягаас тэгээд өгч байгаа юм шиг тэгээд нэг оффист ажиллаж ийн гэж суусаар агаад ястаа нэг оффист ажилласны чинь гавьяа эндээ хэмээр гажиг тэнэг юмуд болчихсон. Яана. Тэгээд нэг гоё би хаатай ингээд энэ фэйсбүүк дээр очиж гадаад улсуудыг хараад шүүснэ гоожвол. Гэхдээ чамд өөр тэр боломж чинь байглаас нь энэ удам судраас чинь энэ их орон энэ урмал ногоо мах шүлнэс чинь бүх боломж чинь чамд байж хад өөрөө тийм гажиг болцоод нэ хачин залуу хүний ямар байхгүй. Яагаад ч үу гизс гүзээтэй, яагаад ч үу хариунтай. Одоо энэ манай залуучуудын залуу хүн чинь нэг юм чавхар байдаг да. Гизс гүзээ байхгүй. Одоо мэдхгүй миний залуунаас нь би лав 45 6 хурж ижил гизс гүзээтэй болсон. 45 6 хурж иж гоо энэ чинь бүр сүүлж 47 8 хурж ичлүү. Гизс гүзээтэй болсон шүү дээ. Гизстэй. Тэрээс би тэр 20 наснд 30 наснд огт гизс байхгүй. Одоо хоол мунд ч муудаа байсан юм уу тэгж хөдөлтөгч байсан юм уу мэдэхгүй. Уралдааны моршиг амтлал явдаг байсан чи авахгүйсэн. Гэхдээ одоо ч тэгээ ялхаад л ингээд энэ өмдний тэлээгээ давсан гизс унжуулсан залуучууд ямар их болцсон. Өмдний тэлээг нь даваад унжсан тэг унжсан сул гизснүүд. Ямар муухай харагддаг. Нас чи хэдв 30. Нас чи хэдв 37 8. Бүр заа 20 эдтэй хүртэл байж байгаа юм гизсэн унжсан. Чи одоо би тэгээд бас нэг аав хүн шиг ах хүн шиг загна шүү дээ. Чи одоо би юу? Амьдралын хугацаа туулдсан, арьс үснэ унжсан би юу Би чи одоо чиний аав шиг хүн байж байгаа. Чи өөрийгөө хараач чи одоо юу вэ? Харин тийм ээ ахаа. Энэ хэвлийн өөхлөлд энэ хэвлийн таргалалт энэ зүйлүүч ерөөсөө хөдөлгөөнгүй шүү дээ. Хөдөлгөөний хомсдол шүү дээ. Хөдөлдөг байсан бол хэвлийн ажиллаж идэг байхгүй юу? Ходоодыг өрөвдсгэнж ажиллаж идэг, хэвлийн булчинж ажиллаж идэг. Хөдөлгөөнд ямар ч хөдөлгөөнд алхах, барих, босон суух ямар ч хөдөлгөөнд хэвлийн булчин бүгд оролцож идэг байхгүй юу? Ерөөсөө унжаад байна гэдэг бол ерөөсөө хөдөлгөөнгүй л байхгүй юу? Машин дотор ялхаад суучна, гэртээ очиод хажуулдаа хэвтчихнэ. Тэгэд ажил дээр очиод ялхаад суучдаг. Бүр хамаг юм доош унжицсан. Гүн чин тэгэл ингээ гадрын татах хүч байж ин тэгэл дээрээс ингээ босоо байж ин бүх юм доош унждаг байхгүй. Нүүр аванч унждаг, гизс гүзэнч унждаг. Бүх ингээл ясмаас нь доошгаа шахагддаг. Тэгэл бүх юмнууд нь ингээл яс нурууны суулттай, нурууны ясны суулттай дээрээс нь гизс гүзээ унжчихсан. Бүх юмнууд нь доошоо унжчихсан. Бүр сул унжчихсан. Бодоорой манайхаа. Та бүхний сайн сайхны төлөө ярьж байна. Тэрнээс одоо юу гэдгийг энэ
улсын хэрүүл Нямбаатарын огцрох тухай яриул хин ч чаддээ штэ. Наарагийн ёс зүйн тухай яриул. Надад одоо тэр Наарагийн ёс зүй ч юм уу одоо Нямбаатарын ажиллахгүй өдөр надад тийм чухал зүйл биш. Яг хэрүүл яаж байгаа авч хаюул хайн гэж болил гэсэн. Хамгийн гол юм зүйл бол биднээс өөрсдөө амьдралын чанар. Бид өөрсдөө энэ хороод амьдрын. Бид нар Нямбаатраар ч юм уу юу гэдгийг Учирдаар ч юм уу Наараагаар ч юм уу амьдрахгүй. Тэд нар бидэд огт хамаагүй усууд, ямар ч хамаагүй усууд. Тэд биднээсээ баяжуулж хөлжүүлэгчгүй, биднээсээ өгөөрөж хоосруулахчгүй, биднээсээ өвчнөд авчиж халдаахгүй. Хамгийн гол зүйлүүд бол биднээсийн өөрсдийн бие зогцсон. Энийг л бод. Тэгж байгаа биднээсийн амьдралын чанар одоо энэ юу гэдгийг улс төрд байгаа юм шиг. Энэ уул уурхайн хулгайч нарт байгаа юм шиг тэд нар биднээсийн амьдралыг сүрүүлээд биднэр өвчлөөл, биднэр архитаал, биднэр хэрэлдээл, салж нийлээл, бидний амьдралын гасдал зовлон дундор яваад байгаа юм шиг ойлгоод байгаа. Үгүй шүү дээ. Нөө тийм байхгүй. Бид өөрсдөөс болж байгаа. Баяртай.